Эсхий хийх газар. Хүүхдийн үжил бодлоо илэрхийлэх хэрэг. Хүн асрах ажил хийх хүн байна уу? Сайн сонсцгоорой. Ийм нэг хүн байна. Ярьж чаддаггүй, хүний хэлснийг ойлгодоггүй, өглөө арайг болж байгааг мэддэггүй. Сүүлийн бараг 5 сар хүний асаргаанд байгаа. Үргэлж шүсээ гоожуулна, гараа савчуулна, хаасаагүй бие засна. Сарын ус 700 мянган төгрөг. Ийм заваа амтыг асуулгаж хэн заруудаг байна тий? За арайч дээ. Би яаж ч ядах ийм муухай ажил хийх дээр тулаагүй байна. Харин Хөөе хагч нараа. Та нар хүн асарна хичээд. Хараач хүн мэж. Яагаад дургуцаад байгаа юм бэ? Магадгүй тэр хүн чинь Чи одоо яасан том хөвгтэй юм бэ? чи өөрийгөө яг жишээ зүгээр дуугаа. чамаг харин хүн асрах хэрэгтэй юм шүү. Жохон би чи арай яаж Ой. Эсгийн газар хүүхэд нохоо ирэхгүй гэж мэдгүй чи. Та нар ч одоо юундаа шаагалцгаад байгаа юм бэ? Гарч хэрэлдээч. Чи тэр ажлыг хийж чадах юм уу, чадахгүй юм уу? Хичээ. Би тэр хүнийг асарч болох уу? Одоо очиж болох болов? Болно. Би ч юм таяг нүгэ. Та харч. Эсхий хийх газар. Юу гэдэг юм бэ? Маск авч ирж байна шүү дээ. Скот үзсэн бас. Сууж агаад ирж ш. Сая ажил ирж байгаа хүмүүсийн нэгнийх нь хэлсэн эсхий их газар хүүхэд нохоо ирэхгүй гэдгийг санаж байгаа үсттэй. Манай монгол хэлний багш хичээл дээр заасан болохоор би сайн санаж байна. Монголын уламжлалт ахуйд эсхий гэдэг бол маш чухал ажлын нэг. Тиймдээч цаана нь хүүхэд оролцохгүй гэдэг утга харагдаж байгаа үстэй. За энийг хуучны үг юм гэж саний. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүс эсхий хийсэн хэвээрээ тэр чухал ажилд нь хүүхэд огт оролцдоггүй хэвээрээ. Оролцох байтугай өөрийнхөө бодсныг хэлж чадахгүй эсхий шиг чухал ажлууд зөндөө шүү дээ. Зам тээвэр, худалдаа, үзүр үйлчилгээ, мөнгө санхүүгийн асуудал, гэр бүлийн асуудлууд хүүхдүүд оролцдоггүй. Яагаад гэвэл энэ асуудлууд бүгд эсхийл гэсэн үг. Бид ч нэх оролцъё гэдэг юм дөө. Оролцъё гэсэн ч чадахгүй байх л та. Харин бид өөрсдөө шууд хамаатай асуудалд оролцмоор байна. Чадах юмаа хийлцэж хэлэх гэсэн үгээ хэлдэг баймаар байна. Даанч бодит амьдрал дээр юу болдог гэж. Ээж би гадаад тогломоор байна. Болохгүй даарчхан. Аава та хагас бүдэн санд амраад надтай хамт салхинд гарлаа. Дарагдаа илж. Болохгүй миний хүн. Аав нь маш их ажилтай. Том хүний ажил битгий оролцож байна. Аава ээж битгий ирэлтэлтэй. За чи дуус аав шигээ бас олон юм ярих нь уу? Багшаа уулан бичижсэнээс багаар ажиллая л да. За. Чи тэгвэл өөрөө гараад заач хаачтай. Ээж би гөлгөөтэй гэрлмээргүй байна тэгвүү. Угаа бай. Тэр чин сайн айдын бүгд чамайг бодсондоо л ингэж байна. Эсхий хийх газар. Сайн байна уу та? Сайн байна уу? За. Та ер нь хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай яг юу гэж боддог вэ? Хүүхд чөлөөтэй ирэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой шүү дээ. Ер нь бол хүний эрх гэж ярьдаг шүү дээ. Хүний эрхэд өөрөө санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тиймээ сонгогдох бүхэл эрхүүд хамаарагдаж байгаа. Хүний эрх гэж ярьдаг болохоос биш том хүний эрх гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр хүүхд болгон яг хүмүүстэй адилхан эрхтэй. Манай сургууль дээр болохоор ер нь бол сургуулийн зөвлөлийн дарга гэж байдаг. Тэгээ сургуулийн зөвлөлийн дарга охин маань ерөнхийдөө бол 10 дугаар ангийн жаах охин байгаа. Тэгээ бусад сургуулиудад сургуулийн зөвлөлийн даргаыг
тавихтаа бизнес ч юм уу эсвэл сургуульд хэрэгтэй том хүмүүсийг томилдог. Тэгээ бас клубын зөвлөл гэж байгаа. Тэр нь клубын зөвлөл бол тэгээд энэ сургуулийн зөвлөлийн дараа Монголд ерөөсө ганцхан хамгийн анхдагч. Тэгээд клубын зөвлөл нь багш нарт дугуулсан секц ажлыг хуваарлан, үнэлэн, хүүхдийн хөгжих эрхийн тухай хөгжих эрхтээр суурилж ирнэ үйл ажиллагаа явуулдаг клуб байгаа. Гэхдээ ер нь хүүхдүүд тэгэж багшийн ажилд оролцоод үнэлэн гэдэг ер нь бол тийм асуудал байдаггүй үстэй ер нь. Үнэхээр сонирхолтой. Би бол танай сургууль дээр явагдаж байгаа энэ үйл ажиллагааг бол одоо хувь хүнийхээ хувьд бол маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл хүүхдүүдэд зохих эрхийг хөгжүүлэхийн тулд хүүхдүүдийн оролцоог өндөр нэмэх ёстой. Гагцхүү энэ дэр нэг асуудал байгаа нь хүүхэд одоо туршлага багтай тий бас үзэж туулсан амьдралын одоо алдаа оноогоо шүүх талд арай одоо нөгөө төлөвшөж амжаагүй байгаа учраас магадгүй энэ чухал албан тушаал дээр байхдаа хариуцлага алдаж болох юм тийм. Тэгэхээр сургууль нь энд бол хүүхдэд зохих ёсны өөрсдөө шийдэж чадах тэр эрхүүдийг олгож өгж байгаа байх гэж би найдаж байна. Хүүхдүүд бол энэ дэр чөлөөтэй одоо өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд хүүхдүүдийн нэрийн өмнөөс хүүхдүүдийн дуу хоолой гаргахад бол би энэ их чухал одоо үйл явдал гэж ойлгож байгаа. Тэгэхээр энд бол яг эцэг эхчүүд хүүхдүүдэд ингээд санал бодлоо илэрхийлэхэд их хэтэрхий их оролцоод хүүхдүүдийг зааварлаад байдаг боловч хүүхдүүд үнэндээ бол өөрсдөө энийг хийж чадах боломжтой. Гагцүү тэд нар томчуудтайгаа зөвлөөд зөв одоо шийдвэрүүдийг гаргахад их анхаарах шаардлагатай байх гэж бодож байна. Тэгээ ерөнхийдөө бол манай Монголын нийгэмд яг миний харж байгаа өнцгөөс бол голцоо хүүхдүүд ингээд за том хүний өдөөс дугаа байх ч юм уу тиймэрхүү хандлага ерөнхийдөө бол байгаад идэв шүү дээ. Тэр нь бол цаашдаа энэ ингээд хүүхдүүд өөрсдийнхөө үзэл бодлыг ингээд чөлөөтэй илэрхийлээд сураад өөрсдийнхөө эрхийг тодорхой хэмжээгээр мэдээд ирээд нийгэмд ингээд яг тодорхой хэмжээгээр байр суурь эзлээд ч юм уу үзэл бодлоо илэрхийлэхэд нийгэм одоо тодорхой хэмжээгээр ингээд нийгмийн байр суурь жоох өөрчлөгдөх болов ер нь хүмүүсийн харах хандлага. Одоо цаг үе их өөр болчиход байна шүү дээ тийм ээ нийгэмд дэлхийн ертөнцид маш их өөр одоо өөрчлөлтүүд явагдаж байгаа ийм үед бид нар амьдарч байна. Тэгэхээр хүүхдүүдийн оролцоо өндөр байх тусмаа аль болохоор эрт байх тусмаа би хүүхдүүдэд зориулсан асуудлууд бүр илүү гоё одоо хүүхдүүдтэй тохирсон байх болов уу гэж бодож байна. Хүүхдүүд энд оролцож сурах хэрэгтэй. Яг сургуулийн зүгээс хүүхдүүдийг яг аль одоо зүйлүүдэд аль талбаруудад оролцуулах вэ гэдгээ маш сайн одоо тооцоолж оролцуулж байх гэж бодож байна. Тэгэхээр хүүхдүүдийг алдахгүй л гэж хүн томчууд илүү их хэлж илүү их зааварчлаад байдаг болохоос биш үнэндээ бол хүүхдүүд маань сайн сайхан байгаасай л гэж хүсэж оролцдог шүү дээ. Тэгэхээр томчуудтайгаа оролцоод хүүхдүүдэд жинхэнэ тэдний хүссэн зүйлийг л гаргаж ирэх нь чухал байгаа. Тийм учраас энэ дээр томчууд ч тэр анхаарлаа тавих хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн бас хариуцлагатай зүйлд оролцож байна гэдгээ мэдрээд хүүхдүүд бүгдээрээ дуу хоолойгоо оролцуулаад ингэж явах юм бол одоо ирээдүйн энэ өөрчлөгдөж байгаа нийгэмд бол илүү гоё шийдвэрүүд гарах байх гэж би найдаж байна. Үзэл бодлоо чөлөөт илэрхийлэхийн тулд хүүхдүүд яг ингээ өөрсдөө ингээд алдахгүй гэж имээгээд байгаа шүү дээ. Тийм болохоор л нэг оролцдоггүй гэж ер нь бол би ингээ хувьдаа ойлгодог. Түүнээс бол томчуудын зүгээс бол ерөнхийдөө л хүүхдүүд бидний л бас сайн сайхны төлөөлөл ингээд дурд байх гэж боддог ер нь. Тийм шүү дээ. Яг л эцэг эхчүүдийн одоо хүүхдүүдэд илүү их хайрлсан хайраас л тэр томчуудын оролцоо бол илүү их оролцоотой болчиход байгаа. Гэхдээ хүүхдүүд том болчоод оролцож эхлэх юм бол оролцож сурахгүй эхэлнэ шүү дээ тийм үстэй. Оролцоо муу байгааг үзэхэд бол хүүхдүүдийг багаас нь юмд оролцуулахгүй байгаагаас л болж байгаа гэж би үзэж байна. Тэгэхээр хүүхдүүдийг оролцуулах нь туйлын зөв. Хүүхдүүд харин энд оролцох ёстой. Энд ингэж сонгуулиар тий томилогдож энэ чухал албан дээр байгаа хүүхдүүд харин хүүхдүүддээ түүчилээд үлгэр жишээ болоод тий оролцоо ийм байдаг, ингэж оролцож болдог гэдэг жишээг тодоор харуулах хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхдүүд бид ч гэсэн оролцож болох юм байна гэдэг ойлголтоор оролцож эхэлнэ. Хөгжилдөө хувь нэмэр оруулж эхэлнэ. Тэр хэмжээгээр тэд нар том насанд хүрээд яг хөгжилдөө бүрэн дүүрэн оролцож чаддаг ийм иргэд одоо болж төлөвшнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш сайн чухал зүйл гэж бодож байна. Яг бид нар бол ихтэй ингээ юу ярих, яг юу хэлэх үзэл бодлоо яг чөлөөтэй илэрхийлэхдээ бас тавигдах зарчмууд байгаа, шатууд байгаа. Тэднийг бол бид нар өөрсдөө сайн мэдж байгаа. Гэхдээ хүүхдүүд бид нар одоо ингээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх дээрээ бас илүү ингээд нээлттэй байгаасаа гэж бас хүсдэг.
Ингэж л та нар юмд оролцож тийм ээ том болоод насан туршид улс төрийн одоо томчуудын ихэвчлэн оролцдог тэр эрх үүргийн хэмжээнд ажиллахын тулд одоо чаддаг зүйлүүдээр оролцоод явж байгаа гэж ойлгож байна шүү дээ тий. Тэгэхээр хүүхд болгон оролцож сурах нь их чухал. Оролцоо өндөр байх тусмаа яадаг хүмүүс баяр баясгалантай тухайн гаргаж байгаа шийдвэрүүдэд хүмүүс яг амар тайвнаар ханддаг. Өөрөөр хэлбэл хүн болгон дуу хоолойгоо оролцуулсан юм гэдэг бол гайхалтай сайхан хөгжлийн нэг одоо алхам болж штэ тий. Тэр утгаараа бол бүгдээрээ яг оролцож сурах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдэд зөвлөх үүрэгтэй, гагцхүү хүүхдүүд сонгох эрхтэй байхгүй. Тэгэхээр сонголт бол хүүхдүүдийн сонголт нь байх хэвээр. Та нар учир начраа тайлбарлуулад тий энэ юм байдаг чи алийг сонгох хүүхд өөрөө сонгосон зүйл бол үнэхээр баяр баясгалантай сонголт байж чадна. Тийм учраас энэ авьяас чадвар хөгжүүлэхдээ бүр их оролцох хэрэгтэй хүүхдүүд өөрсдөө. Тантай одоо ингээд үжил бодлоочлоод илэрхийлэх тухай ярилцсан. Танд маш их баярлалаа. Та нарт амжилт хүсье. За. Уулын зочинтойгоо нэг гоё зүүрүүг хэлье гэж бодсон санаанд юу ороогүй. Манай Монгол ардын зүүрүүгэнд хүүхдийн үгийг сонсох тухай зүүрүүг арай байдгүй юм шүү дээ. Цовоогийн өмнө цооног, цогдгийн өмнө үлээ. Ах нь хилж дүүн сонсдог. Хошуу нэмхээр хуруу нэм. Эсхийх газар гэсэн үгүүд санаанд ороодох юм. Хүүхдийн үгийг сонс гэд байгаа ч гэсэн бодит амьдрал дээр яг хаан сонсоод байгаа юм бүү мэд. Дуугүй байгаад байвал үзэл бодлоо илэрхийлж хизээ сурах юм бүү мэд. Магадгүй ингэсээр байгаад бид өөрсдөө итгэлгүй болчих юм шиг байна. Уг нь хүүхдүүдэд хэлэх юм зөндөө байдаг шүү дээ. Ямар ч байсан бид нэр төгслөө сургууль дээр хэлэх гэсэн үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсээр байх болно. Түүний нэг жишээ энэ нэвтрүүлэг. За одоо болох үг олдож өхөр болж байгаа. За өгшөө. Гэхдээ л би эсхийх газар хүүхэд нохоо хэрэггүй гэдэг үгэнд дургу. Эсхий хийх газар. Хүүхдийн эрхийн тухай хууль 6-гийн 1-ийн 5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсвэл бусдаар дамжуулан үжил бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.